ингээ ярьч тийм үү. Тэгвэл энд ингээ жоо юм гарсан болохоор мухарадад байж магадгүй ойрхоноос ярахаар мотор би юуны талаар ярих вэ гэхлээр сонголтын талаар зүгээр өөрийнхөө одоо байгаа юм нөхцөл байдал тэгээд мэдрэмжээ ярмаар санагдаж байна. Тэгээд сүүлд би ингээд 6 сар ихээр хаа миний ингээд ходоод амар өвдөд. Тэгээд ер нь бол жоохон ингээд сэтгэл санааны хямрал, стресс энэ гэдэг нэг тиймэрхүү юмуд нөлөөлсөн байх гэж бодож байгаа. Хичнээн одоо ингээд би хин нэгний төлөө ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийн төлөө тэг гэрийнхнийхээ төлөө, ажлынхаа төлөө ч юм уу ингээд амар санаа зовоол ингэж байгаа ч гэсэн дэцэд би өвдөхөд тэр бүх зүйл амар утгагүй санагдсан. Тэгээд энэ ерөөсөө ингээд сонголттой холбоотой байна гэж бодож байгаа байхгүй юу? Яагаад гэхлээр би яхаа өөрөө л би сонгоно. Өөр ямар ч арга байхгүй. Тэгээд чи ингээд зүгээр юм тий өөрөөсөө шалтгааллахгүй юм зүйлийн төлөө шаналаад, зовоод тэг ингээд өвдөх үү? Эсвэл зүгээр тэр болгоныг ингээд тий яаж иж агаад ингээд зүгээр орхиод зүгээр ингээд хүлэн зөвшөөрөөд орхиод тэг илүү ингээд өвдөө хараад илүү ингээд сайхан амьдрах уу гэд ийм л сонголт ер нь бол гарч иж байгаа байхгүй юу? Тэгэл тэрний дараа би бүр ингээд амар өөрийгөө ингээд бүр юу яагаад жоохон хайрлаад байгаа юм шиг надад мэдрэмж ингээд төрж гисэн. Яагаад гэсэн чи жишээ нь ингээд жоохон ингээд сөрөг ч юм уу ингээд нэг юм жоохон хэцүү толгоронгууд ёо ингээл нэг жоохон ингээл иргэнх юм бол би тухайд өвөж боцсон хэрэг за дэги чи ингээд дараа нь өөрөө ингээд өвдөн штэ. Тэгээд яг чи ингэхдээ ихтэй нөө гэдэг ч юм уу те. Тэгээд яг ингээд нэг юм хэцүү юм нэг юм хүндрүүлэх гээд ч юм уу санаа зовоо шал хэрэггүй ингээд стресс гээд ах юм бол шууд өөрөөсөө ер нь бол тэгж ингээд асуугаад байгаа сүүлийн үед. Надаас шалтгааллах юм байх юм бол тэн дээрээ би ингээд юу гэдэг хийж чадах зүйлсээ ингээд нэг жагсааж бичээд за одоо надад ийм тулгараад байна. Тэ надад аль нь илүү чухал вэ? Алиг нь би илүү сайн хийж чадах вэ гэдэг юм. Тэдрээ ингэж бүр ингэ толгоноосоо гаргаж ирж байгаад харж байгаад тэгээд ингээд зүр хөндлөнгөөс ингээ хармаар юм байлээ. Тэг бичснээ ингээд хараад бичснээ ингээ харахаар ингээ гадна талаас нь ингээд нэг юм дүгнэлт хийж чадчих байгаа байхгүй. Тэг зүр дотроо бодоод хар ингээ хоорондоо холилдоод жоохон бүр улам төвхтэй олгоод байгаа юм шиг санагдсан. Одоо би яг ингээд ярьж гиснээс хойш 2 сар баг болж байна уу? Тэгээд яг сүүлийн сар наадам амралт гээд ер нь бол би яг нэг яг өөртөө ажиллах, өөрийгөө нэг анзаараад ч юм уу нэг тгийх жоохон цаг гаргаагүй. Ер нь бол ингээд өнгөрцөн. Тэг илүү гэр бүлийнхэнтэйгээ байсан, дээрээс нь жоохон ажил ихтэй байсан. Гэхдээ ихчнэн одоо тийм анзаараагүй өнгөрсөн ч гэсэн би буцаад ингээд яг хэвийн одоо амьдрал руугаа ингээ орсны дараа би илүү ингээ амар өөрчлөгдсөн юм шиг надад санагдсан. Өмнө нь болохоор ингээл буцаал ингээл ганцаараа болохоор амар ингээ гуниглал юу гэдэг ганцаараа байхаар амар тухгүй санагддаг байсан байхгүй юу? Одоо яг ингээд би тийм байсан юм билээ. Тэр үедээ мэдгүй ингээд ганцаараа байхаар тухгүй байх гэдгийг мэдгүй ингээ хин нэгнтэй ингээ холбогдох гээд хин нэгэн рүү чат бичээд ч юм уу те ямар нэгэн хийх зүйл ингээ өөртөө гаргаж ирээл өөргөө амар ингэж ядраагаад ч юм уу тэгээд идэг гэсэн. Тэгээд одоо ингээл ажил өчтөр өнөөдөр хоёр би ингээл яг ингээл ганцаараа байж байгаа. Тэнгүүд нэг тухтай ингээд нэг тийм өмнөхөөс амар өөр надад байсан. Юу юм яарч ч юм уу эсвэл ямар нэг юм ингээд нэг юм дутуу юм шиг те эсвэл ямар нэгэн зүйл хийх ёстой юм шиг санагдаад идэг байсан. Ер нь бол харьцангуй ингээ баг болсон байгаа байхгүй. Ер нь бол ингээд шаардлагагүй зүгээр ингээ хүнд ярих шаардлагагүй зүйлээ зүгээр ингээ биччихвэл надад амар амар байгаа. Одоо юм яриа олгоод биччихвэл гэсэн үг шүү дээ. Ингээ гараараа бичгээр жоохон шүүлтүүртэй гэх юм уу. Тэгж бичээд байдаг би жишээ нь ингээл үеийн сонголтоо ч юм уу.
Тэгээд эсвэл ингээл ямар муухай бичиж байж юм уу. Тэгэл эсвэл яг ингээд бодож байгаа юм нэг бодож байгаа бодлоо гүйцэж чадахгүй ингээд бичиж чадахгүй. Тэгээд ер нь бол дунд нь ингээл амин зүйл хорхтуулчихдаг. Тэгээ нэг ярихаар илүү надад тухтаагаад байгаа байхгүй юу? Би илүү ярианы чадвараа бас сайжруулж магадгүй. Өмнө нь бол амар ойлгомжгүй, жоохон нур шүү. Амар тойруулж ярьдаг. Ер нь бол тийм байсан бэлээ. Би ингээд бичлэгүүдэд дараа нь нэлээд олон үзсэн. Тэр үед тэгээд ярианы талаас бол тийм байгаа. Дээрэс нь би ингээд дараа нь бичлэгээ үзэхээр би энэ үед ингэж бодож байсан юм бата. Энэ үед надад яагаад юм хэцүү санагдсан бол ч юм уу. Ингээ хөндлөнгөөс нь харж чадчих байгаа байхгүй юу. Тэнгүүд надад амар сонирхолтой санагдсан. Яа тэгэхээр тухайд би ч гэсэн адилхан яг ингээл бэгэл хэвээр байгаа ч гэсэндээ бодож санаж байгаа тухайн мэдрэмж нь өөр болохоор би ингээ дараа нь таашрсан үедээ ингээ сонсохоор хөрхөдөө гэд ч юм уу те. Тэгж хараад лээ. Тэнгүүд илүү өөрийгөө ингээ нэг таньж эхлээд байгаа мó да гэж бодож байна. Би сая энд ирээд бяцлалаа хийсэн. Амар гоё байлаа. Айгу олоо нэг бяцлал хийгээгүй. Тэгээд тэгэхээр ингээд одоо чи ингээд тэ зоох уу эсвэл ингээ илүү амраар ингээд жарах уу гэдгээ өөрөө зүгээр сонгож явах хэрэгтэй юм байна. Би ингээл дандаа ингээл юмд амар хэцүү юмыг сонгож тэ тэрэндээ өөрөө заавал чаленж өгч өөрийгөө амар ингэж зовоож тамлах тийм одоо хоббит юм аашийн тэ. Ер нь юм болгонд ингээл дандаа амар хэцүү юмыг ин жоохон ингэж олж харах гад байдаг. Тэрийг нэгээд юу гэдэг илүү тэрэн дээр нь фокуслах гад байдаг. Тэнгүүд би ингээ өөрөө зовоод байгаа байхгүй юу. Тэг зүгээр амар инженеэр ингээд бодцоор яг энэ үнэхээр энэ амьдралд тийм амар хэцүү зүйл өвтгөөс өөр зүйл ер нь бол байхгүй хаа. Зүг ирүүл ах хэрэгтэй. Энийг бүр мэдгүй 6 сараас хойш би бүр яг ингээл бүр миний толгой дотор бодогдож байгаа зүйлийг тийм ба. Эцээц надад юу чухал юм бэ гэвэл би өөрөө ирүүл бэжиж гэрийнхандаа охиноо тий ингээд найзуудаа тэднэртэйгээ ингээ хамт ингээ гоё байж чадна. Тэг би өвдөх юм бол тэр хүмүүсээ би зааваа штэ тий. Тэгэхээр зүгээр л өөрийгөө ингээд нөгөө эрүүл байлгах юм сонголтоо хийх хэрэгтэй байна. Ясэм дээрээ ингээд хүмүүс өмнөөс санаа зовоод ч юм уу би ингээд өөрчлөх боломжгүй зүйлийн төлөө ингээд санаа зовоод хахаар тэр нь өөрчлөгдөхгүй болохоор ингээд нэг улам тэрэндээ стресстэй тий. Өөрөө хийж чаддаг юм байвал эсвэл өөрийгөө өөрчлөх боломжтой юм байх юм бол хүн өөрчлөхөөрөө тэрэндээ ингээд тэр одоо стрессийн түвшинд буураад ч юм уу тий. Ингээд багсаа штэ. Тэгэхэд нөгөө талын зүйл нь болохоор би өөрчлөж чадахгүй байхад би тэрэнд ингээд стресстэд ингээд амар урт хугацаанд яг ингээд нэг төвшөнгөөр ингээд яваад ах юм бол тэр бол ялчгүй ингээд би өвдөх хүн тодорхой байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд сонголтоо хийх хэрэгтэй байна гэд өнөөдөр би ер нь бол яг тэр талаар амар сайн ингээд бодож жагаад энд оройлтол байна. Тэгээд яг өөртөө нэг юм бүр юм амлалт өгөөд явъя гэж бодож байгаа. Тэгээ бодохоор яг чи яаж амьдрмаар байгаа зүгээр яг ингээд сонгочвол илүү тодорхой болоод ирэх юм байна. Тэгэхээр ингээд хизээд ямар ч нөхцөл байдал тий хинч байсан ямар нэгэн сонголт ингээд байдаг. Тэрийг амар сайн ойлгоод өмсөрлаад тэгээ сонголтоо ингээд хийх хэрэгтэй.